Сайн байцгаана уу сонсогчдоо, шинэ дугаардаа тавтай морил. За өнөөдрийн дугаараар Өвөр Хангай аймгийн Зүүн Баян улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч О гэх охин бусдын гарт харамсалтайгаар амнасаа алдсан хэргийн тухай ярих гэж байна. За энэхүү ноцтой хэрэг нь бол одоогоос 4 жилийн өмнө 2021 онд гарсныг сонсогч та бүхний дунд сонссон хүмүүс байгаа хаа. Тэгвэл энэ хэргийн тухай мэдээллийг хайгаад үзэхэд тус сумын малчин залуу 23 настай банд гихч охиныг буудаж амнастыг нь хөнөөсөн бөгөөд гэмт хэрэг үйлдэснийхаа дараа өөрийгөө ч мөн буудаж хөнөөсөн юм байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32-ийн 5 дугаар зүйлийн 1-ийн 4-т зааснаар сэжигтэн яллагдагч нас барсан учраас энэхүү хэргийг бол хэрэгсэхгүй болгож эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тэр тогтоолыг хүчингүй болгосон гэж би ойлгосон. Тэгэхээр шүүх хуралдаан бол болоогүй. Тэгээд аль бие осны шийтгэх тогтоол энэ төр байхгүй гэсэн үг шүү. За ингээд тухайн үед гарч байсан хид хідэн мэдээллийн их сурвалжуудаас авсан нийтлэл ярилцлагыг та бүхэндээ нэгтгэж хүргэе. Эхлээд үйл явдлын тухай хүүрнэх байдлаар яг өмнө нь яаж ярьдаг байсан тэр шигээ яриад араас нь энэ хэрэгтэйгээ холбоотой гэр бүлийнхэн болон сургуулийн ажилчдын өгсөн тэр ярилцлагыг нь уншиж өгөх байдлаар хүргэх болно. Тийм болохоор сонсогч та бүхэн маань дугаараа дуустал нь хамт байгаарай. Талигаа жоохон нутгийн залуу О банд гихчэд хил амаар доромжлуулан сэтгэл санааны гүн дайралтанд орж улмаар удаадараа зодуулж байсан байж болзошгүй бөгөөд амиа алдсан охиныг бусдын дарамт шахалтанд байгааг багш сургуулийн ажилчид мэдэж байсан ч түүнд туслаагүй, түүнийг хамгаалж, өмгөөлж, сэтгэл зүйн туслалцаа үзүүлээгүйгээр барахгүй охиныг элдвүүгээр доромжуулж ангийн багш нь алгатсан, утсанд нь ирсэн чат мессежийг нь бусдад задруулсан, ярьсан, сургуулийн захирал нь мессежээр ирсэн зүйлийг нь сонсоод охиныг зөв бусаар тавлсан гэх мэдээллүүд бол хид хідэн мэдээллийн их сурвалжууд дээр нийтлэгдсэн байна. Гэхдээ миний олсон мэдээлэл дээр болохоор эдгээр хүмүүсийн өөрсдийнх нь өгсөн ярилцлага бас байгаад тэгэхээр бүгдээрээ хоёр талаас ер нь юу гэж ярьж байсныг дайлал талаас нь мэдэх боломжтой болох нэ. За хохирогч охин маань бол Зүүн Баян улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч охин байсан. Тухайн залуутай ямар холбоо хамааралтай байсан тухайн дурдах юм бол 2020 оны зунаас түүнийг нутгийн залуу саахалт айлтан нутгалдаг банд гихч эргүүлэх болсон гих бөгөөд тэрээр охиноос 6 насаар ах цэрэгт яваад ирсэн 23 настай залуу байсан. За охинд бол хид хідэн удаа үерхэх санал тавьж өөртөө нь уулзахыг байнга шаарддаг байсан юм байна. Харин охин бол өөрөөс нь олон насаар ах залуутай уулздаггүй, тэгээд түүний саналыг хүлээж авдаггүй бөгөөд энэ талаараа гэр бүлийнхэндээ хэлж байсан удаатай бөгөөд банд гихч нь сурагч охиныг найзуудаар нь дуудуулж удаадараа уулзаж байсан гэсэн мэдээлэл байна. За банд гихч нь бол цэргээс халагдаж ирснийхаа дараагаар хэсэг хугацаанд аймгийнхаа өөр суманд ажиллаж байгаад ирсэн. Сумандаа ирмэгцээ дахиад л хохирогч Ог уулзъя, үерхий гэж дарамталж эхэлсэн. Харин хохирогч охин бол энэхүү дарамт шахалтыг ганц нэг найзуудтай л ярихаас өөр чухам хинд хандаж өөрийгөө яаж хамгаалуулгаа бол огт мэдэхгүй. Ядаж дотор байрныхын жижүүр ангийн багш нь ч ийм зүйл болоод байгааг нь үл анзаарсан байдалтайгаар хэсэг хугацаа өнгөрсөн юм байна. За энэ хугацаанд бол банд гихчийн дарамт шахалт хэрээс хитэрч нэг удаа хохирогч Ог сумынхаа 22 дугаар байр гих байранд аваачиж хүчирхийлсэн гэсэн айхтар мэдээллийг уншаад миний сэтгэл бас өвдөж байлаа. Тэгээ аль бие усны шийтгэх тогтоол шүүхээр таслагдсан, шийдэгдсэн асуудал байхгүй учраас яг үнэн худлынч бол яг сайн хэлж мэдэхгүй байна л да. Гэхдээ хамгийн ноцтой нь бандийн энэ үйлдсэн гэмт хэргийг охиныг хүчинсэн гэж яриад байгаа энэ асуудлыг дотор байрны ажилтан мэдсэн мөртлөө хохирогч Ог хамгаалах ар гэрийнхэн болон цагдаад мэдэгдэх нь бүхэл арга хэмжээ аваагүй гэж бичсэн байна. За тийм дотор байрны ажилтан гих хүн нь болохоор банд гихчийн бэр эгчин буюу ахих нь эхнэр нь гэсэн мэдээлэл бас байдаг юм байна. Талигаа жоохон ерөн сургууль сурж эхэлснээсээ хойш сүүлийн 10 жил сургуулийнхаа дотор байранд амьдарч байсан. Тэрээр төрсөн эгчтэйгээ хамт байдаг байсан бөгөөд эгч нь оюутан болсноор эрэгтэй дүүтэйгээ байдаг болжээ. Мөн ээжийнхаа дүүгийн 2 охинтой хамт нэг тасагт дөрвөлээ байдаг байсан юм байна. За аав ээж нь бол Зүүн Баян улаан сумын 1-р багт мал
зарлаж амьдардаг юм байна. Түүнийг ойр дотны хүмүүс нь тодорхойлохдоо төлөв, төвшин зантай, бусадтай, эвтэй, нийтэж тусархаг. За тэгээд дээрэс нь үгдүү, цөөтэй, хичээлтэй онц сурдаг ангийнхаа тэргүүний сурагчдын нэг байсан. Түүнчлэн түүнийг элдв гаж зуршилгүй, одоо шүн орой байрнаасаа гардаггүй ёс зүйтэй хүүхэд байсныг багш нар нь ам уралдан ярьж байсан байна. Дээр дурдсанчлан банд охины утас руу байнга залгаж дарамталдаг. Надтай үерхэхгүй бол чамайг аална. Сургуулийн чинь гадаа очино. Одоо чи тэгжил бай. Удахгүй миний ихнэр болно гэх мэт сүрдүүлгийн мессежийг бол байнга бичдэг. Тэгээд үүнээс болж охин сэтгэл санааны дарамтанд орж эдгээр мессеж сүрдүүлгийг нь найзуудтай үзүүлж ээжээ. За тэгээд тэр тухайн одоо өдөр юу болсон бэ гэхээр хэрэг гардаг өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 21-нд сургууль болон дотор байрнаас нэлээд зайд буюу одоо тус сумын аж ахуйн газрын ойролцоо банд гихчин талигаа чохин руу хашгичиж гадуур хувцас тайлан газарт шидэж охиныг сэгсэж байхыг нэгэн одоо нутгийн иргэн харсан юм байна. Тухайн иргэн бол харсан зүйлийнхаа тухай дотор байрны багшд хэлсэн байна. Ингээд удлахгүй хохирогч охины ангийн болон дотор байрны багш нар нь ирсэн. Тухайн үед охины үсэнд нь өвс наалтчихсан байсан юм байна. Ангийн багш нь түүнийг алгадаж, гадуур хувцснаас нь зулгааж, элдвээр хилж загинсан, мөн гар утсыг нь хурааж авсан гэх мэдээлэл байгаа юм аа. За ингээд охин бол багш нартай загнуулаад дотор байранда ирсэн. Гэтэл тухайн өдөр дотор байрны ээлжийн жижүүр багш нь ковидын хавтал болсон гэх шалтгаанаар эзгүй байсан. Харин жижүүр багшийн оронд дотор байрны жижүүр биш, сургуулийн жижүүр ажиллаж үүргийг нь гүйцэтгэж байсан юм байна. За жижүүрийн хувьд бол тэр өдөр 19 цагт дотор байрны хүүхдүүдийн тоог авсан, мөн 21 цагт өрөөнүүдээр явж эрт унтахыг сануулхад охин өрөөндөө байсан гэх тайлбарыг бол цагдаад өгсөн байна. Их сурвалжийн өгсөн мэдээллээр дээр хэлсэнчлэн одоо өдөр нь хохирогч Огийн гар утсыг нь ангийн багш нь хурааж аваад буцааж өгөөгүй байсан. Өөрөөр хэлэх юм бол бандыг дотор байрны гадаа тэр орой ирэх үед буюу хэрэг гардаг орой хохирогч өөртөө утасгүй байсан гэсэн үг. Харин банд гихч нь хохирогч Отой нэг байранд амьдардаг, өөрийнхөө хамаатны охин руу утастаж, за тэгээд тэр охиноор хохирогч Оог дотор байрнаас нь гаргаж ирэхийг гуйсан гэж байгаа. Энэ тухай хохирогч Огийн найз нэг байранд хамт амьдардаг бандын хамаатны охин тэр охин хэлэхдээ найз маань надаас болоод бандыг бүр хөөж чаддаггүй байсан байхаа. Тэр өдөр би дотор байрны ослын хаалгаар түүнийг сүүлийн удаа уулзчаад ороод ирээ гэд гуйсаар агаад нууцаар гаргачихсан гэж сургуулийн удирдлагуудад хэлжээ. Хохирогч О тэгж гарахдаа углааш нэмгэн цамцтай байсан бөгөөд Б-гийн мотоциклийнх нь ард нь сууж явсан нь хяналтын камерт бичигдэж үлдсэн байгаа юм аа. Магадгүй тэрээр гадаа удаан зогсохгүй, банд гихчтэй удаан уйлзахгүй тулд нэмгэн хувцастай гарсан байж болох талаар тухайн үед хүмүүс нэлээд их бичиж санаа дэвшүүлж байсан байна. Бас нэгэн ноцтой мэдээлэл бол байгаа. За энэ нь болохоор банд нь одоо тухайн өдөр сумын нэгэн дэлгүүрээс 2 ширхэг сум худалдаж авсан гэх мэдээлэл байна. За өөрөөр хэлэх юм бол банд буудан шүү гэж тоглоомоор хэлээгүй буюу бэлтгэлтэй байсан гэсэн үг болж таарах нэ. За ингээм маргааш нь буюу 10 дугаар сарын 22-ны өдөр охиныг хичээлдээ ирээгүй учраас ангийн багш нь дүүнраас нь сургалсаар түүнийг дотор байранда ирж хоноогүй гэдгийг мэдэж эрэл сурал эхэлсэн байна. Ингэхдээ өчигдрийн одоо банд гихчтэй уулзаж байсан үйл явдлынхаа талаар холбож багш сургуулийн захиргааных нь үерхдэг залууга дагаад оргоод алга болсон бололтой удахгүй ирнэ биз гэх ойлголтыг хууль хяналтын байгууллагынд төдийгүй ар гэрийнхэн сургуулийнхан за тэгээ нутгийн иргэдэд хүртэл өгсөн байна. Ийм тайван тайлбар хэлсэн болоод ч тэрүү цагдаа нар 90 хаах ажиллагааг баг зэрэг хардсан байдалтайгаар үргэлжлүүлсэн гэх мэдээлэлч байна. Ийхүү хохирогч Оог алга болсноос хоошоо 9 хоногийн дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 31-нд нутгийн иргэн тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт жаргалантын даваа гих газар малаа хариулж яваад 2 хүний цогцсыг олж цагдаад дуудлага мэдээлэл өгсөн байна. Дуудлагын дагуу сумын цагдаа хэргийн газарт очиж шалгахад банд болон хохирогч О нарын цогцос байхыг мэдсэн даруйда Өөр хангай аймгийн төвөөс нэмэлт хүч
дуудсан байна. Талигаач Огийн эцэг их нь бол охиныхоо талаар сонсоод цочролд орж биеийн байдал нь сайнгүй байсан гэж бас хид хідэн мэдээллийн их сурвалжууд дээр бичсэн байна. Тэгээ бас удахгүй гэр бүлийнхнийх нь өгсөн ярилцлагыг хүргэх болноо. Цагдаагийнхан хэргийн газарт шалгалтын ажиллагаа явуулахад талигаач охиныг 23 настай банд гэгчин буудаж амь насыг нь хохироогоод дараа нь өөрийгөө буутсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Хэрэг үйлдэгдсэн газраас тооц 8 маркийн буу сум зэргийг илрүүлж шалгахад банд гэгчин ахыхаа бууг нууцаар авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. 10 дугаар сарын 31-нд буюу хохирогч охины цогцос олдсон өдөр талигаачийн аав ээж хоёрлоо цагдаагаас холбогдож хүүхдийг чинь Өвөрхангай аймгийн Төвөөс хамт явсан банд гих залуугийнх нь хамаатныхаас оллоо. Та өглөө хүрээ дээр хинрүүч битгий яриарэ гэж хэл дуулгасан юм байна. Ингээд охины аав хүүхдээ амьд мэнд байгаа гэдэгт итгэж 10 дугаар сарын 31-нд шүн хугаслаад цагдаагийн газар руу явсан. За дээрээс нь нэмгэн өмд цамцтай углааштай явсан охиндоо санаан зовж дулаан хувцсыг нь бэлдээд сумын төв орсон гэж байгаа. Ингээд очиход цагдаагийн алба хаагчид хэргийн талаарх бодит мэдээллийг өгч нас барсан гэдгийг нь хэлсэн байна. Манай сувгийг байнга сонсдог сонсогчид маань аль хэдийн мэддэг болсон байх. Би иймэрхүү албан ёсны шийтгэх тогтоол нь байхгүй, одоо хэрэг үүсээгүй хаагдсан ч гэдэг юм уу те. Иймэрхүү хэрэгүүдийг бол бэлдэхдээ ихэвчлэн эргэлт сайтын мэдээллийг ашигладаг. Тэгээ чанартай бичвэртэй, баталгаатай их сурвалжтай юм шиг санагддаг байгаа. Тэгвэл энэ хэргийн тухай эргэлт сайтын сурвалжлах багийн хамт олон охины буйны ажил нь болж авах үед гэрт нь очиж сурвалжлага бэлдсэн байсан. Тэгээд би тэр нийтлэлийн хэсгээс нь та бүхэнд уншиж өгье. Талигаачийнх 3 гэрээрээ өвлжөөнд буусан байв. Ах дүү хамаатан садан айл саахалтынх нь цугларч буйны ажилд нь оролцож байлаа. Харин талигаачийн аав ээж хоёр нь охиныхоо буйны ажлаар Өвөрхангай аймгийн төв яваад эзгүй байлаа. 5 хантай гэрийн зүүн хойд буланд байрлах бор авдар дээр зул хөгжөөжээ. Охиныхоо хөргийг угаалгаж амжаагүй байгаа бололтой зулын арт талд бурхан тавьсан байсан юм. Гэрийн зүүн хавцсанд охины нагаз эмээ гал өрдөж тогоо шангаа арчиж байв. Харин гэрийн хойморт охины өвөө ганс сорвуулж урт амьсгаа аван нулимсаа барьж ядаж байлаа. Тэд нэгэн зэрэг шахуу толгоос эксрээд хүний нялхуурыг харж хандаж байх ёстой дотуур байрнч ямарч байдаг юм дээ. Жаахан охинд буу тулгаад тухан дундуур нь ганц буудаад алчдаг. Яасан ч харгас зоригтой хүмүүс байдаг юм дээ гэцгээж байв. Ингээд талигач охины одоо нагц эгчэнд буюу ээжийнх нь төрсөн дүүгийн өгсөн ярилцлагатай бүгдээрээ танилцъя. Өгсөн хүн үг хэлэх биштэй болж байх шиг байна. Бүгд л миний жаахан дүүг буруутгаж өөрсдийгөө хамгаалах юм. Алга болсон тухайн 10 дугаар сарын 22-нд аав ээжт нь хэл дуулгасан байна лээ. Аав нь тухайн үед мөнгөний ажил хийхээр айл руу 2-3 хоногоор явчихсан байсан болохоор ээж нь оцсон гэсэн. Очихт нь бол сургууль, ангийн багш нь найз залуу гэх эрэгтэйтэйгээ хамт явсан гэх мэдээллийг өгсөн байгаа юм. Бид үнэхээр тэр залуутай найзалж байгаа юм бол дагаад явчихсан байж магад гэж бодоод хугацаа алдчихсан. Сумын цагдаагийнхан найзтайгаа явж байгаа юм чинь 3 хоног харцнаж үзье гэсэн. Талигач дүүг маань аварын шатаар гаргаж өгсөн охин нөгөө залууг нь буутаа яваа гэдгийг мэдэж байсан гинлээ. Хамаатны хүүхэд нь учраас ахтаа туслах гээд эсвэл ахыхаа дарамтанд орсон учраас манай дүүг ятгахсаар байгаад гаргасан болов уу гэж хардаж байгаа. Тэр охиноос энэ талаар асуух гэсэн боловч хүүхдийн эрх гэдэг үүднээс бид түүнтэй шууд харилцах боломжгүй юм байна лээ. Уг нь тэр залуу манайхтай нэг голын хүүхэд. Яагаад миний жаахан дүүг ууланд аваачаад ямар шалтгааны улмаас онц хэрцгийгээр хүнөөсөн юм бол? Хэрвээ миний дүүд үнэхээр хайртай бол яагаад бидэнтэй ирж уулзаж болдоггүй юм бэ? Өнгөрсөн зунаас хойш нааш цааш болоод уулзъя баригэд байгаа гэдгийг нь бид нар сонссон. Гэхдээ тэр залуу манайхаар ганц ч ирж байгаагүй. Тэр өдөр талигаачийг нөгөө залуутай уцаар ярьж байхад нь байрны багш нь уцыг нь булааж авсан гэсэн. Тэгээд ангийн багш руу энэ хүүхэд чинь хүнтэй яриад байна гэж залгаж дуудсан юм байлээ. Ангийн багш нь ирээд талигаачийг алгадаж уцыг нь хурааж авсан гэсэн. Тэгээд дүүг минь цагдаад өгнө гэж дарамтлсан гинлээ. Багшаасаа уцаа өгөөч гэж гуйж очсон юм байна. Харамсалтай нь багш нь өгөөгүй байгаа юм. Хэрв өгч өгсөн бол миний дүү тэр залуугаас ирсэн. Энийг чинь мэдсэн бол 2 буутай ирдэг байж гэсэн дарамтлсан утгатай мессежийг нь уншаад байрнаасаа гарахгүй байсан байхаа. Ядаж гарсан бол мотоцикл дээр дарамтлуулаад явж байхдаа авраараа гэд хин нэгэн рүү ч хамаагүй залгах байсан.
Охин нь алга болоод ээж нь сумын төвд байх үеэр ангийн багш нь утсыг нь өгсөн юм байна лээ. Тэгээд утасных нь мессежийг уншихад буу шийдэмтэй ирсэн ална гэж сүрдүүлсэн байсан гэсэн. Тэгээд эгч маань тэнд байсан сургуулийн хүмүүсээс энэ буу ямар учиртай юм бэ гэж асуусан юм байна. Гэтэл нэг багш нь урдаас нь одоогийн залуучуудын яриагаар буу гэдэг нь нэг бол бэлгэвч эсвэл пив гэж байгаа юм а гэж хэлсэн гэсэн. Эгч маань яах вэ тийм л юм байх та гэж бодоод өнгөрсөн юм байна. Мөн талигаач залуу дүүг минь 22 дугаар байранд хүчирхийлж байхыг нь дотор байрны багш нь харсан гэсэн. Энэ бүх асуудлыг нуун дарагдуулж охиныг алга болсны дараа бусад багш нарт тэр хүн хэлэхдээ тэр охин чинь өөрөө 90 араас гүйдэг. Хэд хоногийн өмнө 22 дугаар байрны түлхүүрийг аваад орохыг харсан гэж хэлсэн байгаа юм. Банд гих залуу нь дотор байрны багшийн нөхрийнх нь дүү. Галт зэвсгээ ашиглуулсан хүн нь тэр багшийн нөхөр нь. Тэгэхээр тэд миний дүүг бүлэглээд зохион байгуулалттайгаар хороочлоо гэж би хардаж байна. Бид дүүгийнхаа оршуулгыг дуусгаад явах бүх газраар нь явна. Ядаж дүүгийнхаа нэр төрийг цэвэрлэж авна. Хүүхэд алга болчихлоо гэд холбогдох хүмүүст нь хэлээд эрлийн ажиллагаа явуулахад хинч сэтгэл гаргаагүй. Зөвхөн хоёр талын хүмүүс л яваад байсан. Онцгой байдлын газарт хандъя гэхээр тгийгээд л бүгд зүхтаагаад алга болчихдог. Ийм л нөхцөл байдалтайгаар эрлийн ажиллагаа 9 хоног үлгэн салган үргэлжилсэн шүү дээ. Бидний бодож байгаагаар дүүг авч явсан шөнөө буудсан байх гэж бодож байгаа. Ууланд цогтсон 9 хоног байсан. Тэр хавьд байдаг малчин хүн харж байж хил дуулгасан. Тэрнээс биш олохгүй хичнээн ч хоног болох байсан юм билээ дээ гэсэн ярилцлагыг талигаач охины нагц нь өгсөн байна. Талигаач охин бол эмч болох мөрөөдөлтэй байсан бөгөөд тэрээр ерөнхий боловсролын сургуулаа ирэх хаврын төгсөөд 6 жилийн дараа өвөө эмээгээ эмчилнэ гэж ярьдаг байсан гин. Энэ талаар түүний өвөө нь ярихдаа жаахнаас нь л бид хамт байсан да. Төлөв даруухан охин минь байсан шүү дээ. Тэтгэврийн би 70 нас гарч явна. Эмээ нь 60 гаруй настай. Эмээгийнх нь хүл өвдөж би харавчихсан болохоор охин маань бид хоёрыг эмчилж өгнө гэж ярьдаг байлаа. Хичээлдээ онц сурдаг байсан гэж би сонссон. Эмч болно гэд ярихаар нь өөрөө л мэрэгэнтхий зүтгэлтэй байх юм бол болно доо гэж би хэлдэг байсан юм. Хэрвээ бид сумын төвд гэртээ эсвэл ах トゥ хамаатан садныда охиноо үлдээсэн бол хүүхдүүд рүүгээ байнга очино. Наандаж галахгүй алдчихгүй гэд санаа зовж гэрээр нь эргэж байна шүү дээ. Тиймээс аюулгүй гэд үлдээсэн газраас нь шүн дөлөөр гаргаад аваад явчихсан байгаа юм. Яаж тамлаж, дарамталж, уулын мод руу авч явсан бол доо. Очоод яасан их айлгаа бол гэж ботхоос зүрх зогсчих гээд байна. Хөөхөдөө сайхан охиноо харгислал дундуур галт зэвсгийн золиос болголоо. Энэ яваа насандаа ийм ч юм үзэх гэжтэй гэж хэлээд түүний өвөө нь уйлсан байна. Харин банд гихчийнх болохоор одоо охиныхоос 3 км-ийн зайтай нутгалдаг аав ээж нь тогтой томоотой хүмүүс байдаг талаар талигаачийн эмээ нь бол ярьсан байв. Тэрээр олон жил нэг нутаг ус явлаа. Аав ээж нь сайхан зантай дүлгөөхөн хүмүүс л байдаг. Тэр хүүтэй нь бол бид уулзаж үзээгүй, цэрэгт яваад ирсэн хүү юм гисэн. Өөлтийн уурхаад ажилдаг байсан юм уу да. Онцгүй л хүү байж дээ. Зөв үерхэж чадахгүй охиныг минь харигсаар хөнөөгөөд биднийг тамд унгаалаа. Өөрийнх нь эцэг ихч гэсэн тамд унлаа шүү дээ. Хүнээ алдсан хүмүүс ямар олиг байх вэ? Миний охин ч хичээлдээ мундаг сурдаг дайчин охин байлаа. Байнга л инээж явдаг. Үг дүү цөөтэй. Тийм амархан хүний ятганд орохгүй, хүн дагаад явчих хүүхэд байгаагүй. Өмнөх өдөр нь ээжтэйгээ зүгээр тайван сайхан л уцаар ярьж байсан гэсэн. Жаахан охиноо галт зэвсгийн суманд өртүүлчихнэ гэдэг төсөөлж чадахгүй байна. Ар гэрийнхэнтэйгээ хэрэлдэж маргалцсан юм байхгүй гэж охины эмээ нь ярилцлагандаа дурдсан байна. Талигаачийн зохицос сумын төвөөс зүүн тийшээгээ 10 гаруй километрийн зайнаас буюу одоо дээр дурдсанчлан Жаргалантын даваа гих газрын улаан чулууны арал хэсгээс олджээ. Талигаач охиныг духан дунд нь буудаж мод түшүүлээд суулгасан байдалтай байсан. Эсвэл охиныг буудна гэж сүрдүүлж модонд тулгаж буудсан байх магадлалтай юм байна. Өөрөөр хэлэх юм бол охины цогцыг анх олоход мод налаад суучихсан байдалтай дээрээс нь дээл нүмрүүлээд орхисон байсан байна. Мөн хэргийн газарт шүн гал түлсэн уул мөр олдсон байгаа. За банд гихч нь бол үүнээс харахад охиныг хороочхоод хідэн шүнийн турш сахиж хонсон ч байж болцошгүй гэж хүмүүс үзэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа болон задлан шинжилгээгээр бол энэ асуудал нь тогтоогдсон байх. Гэхдээ ихэнд дурдсанчлан олон
нийтэд бол нээлттэй биш учраас яг нарийн мэдээллийг нь бол бүгдээрээ авч чадахгүй таамаг байдалтай хоцрох нэ. Банд гихч нь бол 10 дугаар сарын 10-аас хойш гэртээ очоогүй, аав ээжтэйгээ уулзаагүй бөгөөд 20 гаруй хоног уурхаад ажиллаж цалингаа аваад сумын төвд ирсэн байна. Талигачийг хөнөөсөн галт зэвсэг нь түүний ахын нэр дээр бүртгэлтэй байдагч ах нь бол хамаатандаа хэдэн жилийн өмнө зарсан болохоо мэдүүлсэн. Харин цагдаагийн байгууллагаас бууны эзнийг олж тогтоож мэдүүлэг авахд урьдчилсан байдлаар тус галт зэвсэг нь бол бандын ах гих айлын илүү гэрт байсан байна. Банд болохоор хэрэг гардаг өдөр тус айлд очиж бууг нь хэлэхгүйгээр авч явсан гинэ. За банд нь тухайн өдөр дэлгүүрээс 2 ширхэг сум худалдаж авсан гих мэдээллийг дээр дурдсан. За хууль бусаар сум зарж борлуулсан хэрэгээр тус дэлгүүрийн худалдагчийг ч мөн шалгасан тухай мэдээлэл байна. Дэлгүүрээс сум худалдаж авахдаа банд худалдагчид нь манай хоттой хон руу чон дайрлаа. Аав ээж хоёр ядаж 2 сум аваад ир гинэ гэд гуйсаар агаад 2 сум аваад явсан гэж байгаа. За охиныг алга болдог өдөр байрны жижүүр ээлжийн багш нь бол ковидын хавтал болсон гэх шалтгаанаар ажилласаа чөлөөтэй байсан гэдгийг дээр дурдсан байгаа. Түүнийг орлоод сургуулийн жижүүр эрэхтэй байрны жижүүр багшаар хонжээ. Тэрээр өмнө нь 2-3 удаа л байрны жижүүрээр хонож байсан. Аль биесны байрны жижүүр биш учраас хүүхдүүдийг сайн таньдаггүй. Тухайн өдөр бол жижүүрт гарч байсан хүн хэлэхдээ аваарын шат болон байртай холбогдолтой бусад түлхүүр жижүүрт байдаг. Тухайн өдөр бууж байгаа жижүүрээс би түлхүүрийг нь хүлээж авсан. Орой тоогоо хийгээд 19 цагийн үед байрны хаалгыг би барьсан. Хүүхдүүд тасагтаа орж гэрийн даалгавраа хийх нь хийж, зарим нь унтах бэлтгэлээ хангаж байсан. Оройн тоо авах үеэр талигаа жохон тасагтаа байж байсан. Тэгээд тэр 20 цаг 40 минутын үед эрэгтэй дүүтэйгээ хамт 2 дугаар давхраас бууж ирээд гадагшаага ариун цэврийн өрөө орохоор явсан. Би дүүтэйгээ явж байгаа учраас нэг их зүйл тоогоогүй, төд удалгүй, дүүн ганцаараа гүүгээд байрны хаалгаар ороод ирсэн. Тэгэд би дүүгээс нь ихч чинь яасан бэ гэд асуусан чинь хариу хэлэлгүй шууд тасаг руугаа гүүгээд явчихсан. Би байрны гадаа гарч модон жорлон руу дөхөөд байрны хаалга хаагаа цоожиллоо шүү гэж хашгирсан юм. Тэгээд нөгөө охин жорлонгийн тэндээс гүүж ирээд тасаг руугаа яваад орсон. Дараа нь 21 цагийн үед би тасгуудаар явж хүүхдүүдийг унт гэж хэлсэн. Тэр үед бол талигаач оо болон тасгийнх нь бүрэн байсан. Хүүхдүүдийг унтаарай гэж хэлэх үедээ би түлхүүрээ хяналтын камер жижүүрийн өрөөний ширээн дээр үлдээчихсэн байна лээ. Хүүхдүүдийг унтуулад жижүүрийн өрөөндөө сууж байхад хин нэгэн 2 давхрын хонглын гэрлийг унтраачихсан. Уул нь хонглын гэрлийг унтраах ёсгүй байдаг юм. Би баруун жигүүрээр дээшээ гарч гэрэл асаахаар явах хооронд О2 зүүн жигүүрийн шатаар буугаад аваарын шатаар гарчихсан юм байна лээ. Тэгээд тэр банд гих залуугийн хамаатны охин болох буцаж тасагтаа орсон гэсэн. Миний ширээн дээрээс түлхүүрийг аваад аваарын шатны хаалгыг нээсэн байх. Яаж байгаад миний түлхүүрийг авчихсныг би мэдэхгүй. Гэрэл унтраачихсан учраас хяналтын камерт хэн явж байгаа нь харагдах боломжгүй. Би тэр шөндөө хүүхэд гарсныг мэдээгүй. Өглөө нь талигаач охины ангийн багш нь залгаж хичээлдээ ирэхгүй байгаа талаар нь хэлсэн. Тэгээд би тасагт нь очиж харахад 3 дүүн ихч хичээлдээ явчихсан гэж хэлсэн. Гэхдээ тэр охины гадуур хувцас хар цүнх нь орон дээр нь байж байсан гэж тухайн шүн дотор байрыг харгалзаж байсан түр ажиллаж байсан жижүүр ярилцлага өгсөн байна. Харин одоо би та бүхэндээ талигаач охины ангийн багшийнх нь өгсөн ярилцлагыг нь уншиж өгье. Манай анги 21 хүүхэдтэй байсан. Нэг хүүхэд маань харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарлаа. Би өмнө нь ангийнхаа огтоос судалгаа авч хүнтэй үерхдэг эсхийг нь асууж байсан. Судалгаан дээр хүүхдүүд үгүй хүнтэй үерхдэггүй гэх тайлбарыг өгсөн. Би сурагчаа алга болохоос хэд хоногийн өмнө л тэр залуутай үерхэж байгаа гэдгийг нь мэдсэн. Талигаач охин хичээлдээ сайн төлөв даруй хүүхэд байсан. Хүнтэй олон юм ярьдаггүй, юм асуухаар тийм үгүй гэж хэлээд болдог. Шүр сувдаар бүтээл хийх авьяастай байсан. Хичээлээ ганц ч удаа тасалж чөлөөж авч байгаагүй. Итвэх чармаалттай
дуртай, өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг охин байлаа. Охиныг алга болдог өдрийн 13 цаг 50 минутын үед байрны багш над руу залгаад аж ахуйн хашаан дээр хүрээ дээр охин нөгөө залуутайгаа байгаа юм шиг байна. Хүн тэгэж хэллээ гэж хэлсэн юм. Байрны багш руу таньдаг хүн нь залгаад аж ахуйн хашаан дотор нэг мотоцикл байна. Зойрлоо нэг хүүхэд орчихлоо. Танаа байрны хүүхэд биш үү гэж ярьсан юм байна лээ. Тэр үед байрны багш ахлах ангийн хүүхдүүдэд бүртгэж тоо авсан гэсэн. Тэгэхэд ганцхан хохирогч байхгүй байхаар нь нөгөө залуутай явж байж магад гэд намайг дуудсан юм байна лээ. Намайг очиход аж ахуйн хашааны модон тоосгон өвсний фондны голд цэнхэр өнгийн мотоцикл байж байсан. Байрны багш бит хоёр тэр хаваар хайгаад хашаан дотор байдаг зойрлоо орсон. Зойрлоо ороод төмөр хаалган дээр нь очоод ангийнхаа охины нэрээр нь дуудсан. Тэгтэл хинч гарч ирэхгүй болохоор нь би айлгах зорилгоор цагдаа дуудлаа гэж хэлсэн. Төд удалгүй зойрын хаалга онгоогоод банд гих залуу нь эхлээд гарч ирсэн. Тэгээд би байна уу гэд асуусан чинь байна гэж хэлээд цаанаас нь гараад ирсэн. Би ангийнхаа охинд гэгэн цагаан өдрөөр чи юу хийж байгаа юм бэ? Алив явъя гэж хэлэхэд нөгөө залуу нь охины бэлхүүсээр нь тас твэрчихсэн. Гарнаас нь зуураад ахаар нь охины гарлуу нь алгадаад гадуур хувцснаас нь татаад авч гарч ирсэн. Тэгээд нөгөө залууд нь байрны багш чи хүүхэдтэй үерхэх гээд байгаа юм бол гэрийнхнээс нь зөвшөөрөл аваа гэж хэлсэн. Гэтэл урдаас нь аав ээж нь зөвшөөрдөггүй юм аа. Битгий хэлээрэ гээд л байсан. Тэгээд би охиныг машиндаа суулгаад байрны үүдэнд авчирсан. Дахиж холбоо тогтоогоод орой өдөш уулзахвээ гэсэндээ би охиныг багштаа уцаа унтраагаад өг гэж хэлсэн. Охин эсэргүүцэл үзүүлэхгүйгээр уцаа унтраагаад өгсөн. Би тухайн байрны жижүүрээр гарч байсан ажилтнанд манай ангийн охин гадуур залуутай уулзаад байх шиг байна. Орой өдөш гарахвээ гэж сануулж хэлээд захиж үлдээсэн юм аа. Тэрнээс би охиныг зодож зохиж алгадаагүй. Уцыг нь хилж авсан болохоос загнаж зодож булааж аваагүй. Буудна гэсэн мессеж ирснийг нь би уншаагүй. Сургуулийн захирал охины ээж өөр нэг багш хамт уншсан байна лээ. Буудна гэдгийг бэлгэвч пив гэж байгаа юмаа гэж би хэлээгүй. Хэн тэгэж хэлсэн гэдгийг талигач охины ээж нь өөрөө мэдж байгаа. Тухайн үед тэр мессежийг унших үеэр би хүүхдээ хөхүүлэх гээд гэрлүүгээ явчихсан байсан гэж охины анги удирдсан багш нь ярилцлага өгсөн байна. Харин энэ хэргийн тухай сумын засаг дарга ярихдаа 10 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө хүүхэд алга болсон байдаг. Сургуулийн захирал надад мэдэгдэж бид 90 хайх ажиллагааг талигаачийн ар гэрийнхэнтэй хамтарч өөрсдийнхөө боломжийн түвшинд ажилласан. Хүүхдүүдийг хайж байх үед энд явж байна, тийшээ явсан гэх худал мэдээллүүд гарч ирээд бидний ажлыг самгардуулсан асуудал бол гарсан. Бид хүүхдүүдийг ам эрстэн гэж огт тооцоолж төсөөлөөгүй. Тим сэжүүр бидэнд байгаагүй. Манай сургуулийн захирлаар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймгийн бүх зочид буудлаар хайсан 2хан буудал үлдээсэн байсан. Эрлийн ажиллагаа удаашрах гээд байгаатай холбоотойгоор бид аймгийн тагнуул онцгойд мэдэгдэх гэж бэлтгэл ажил хангасан. Мөн хүүхдүүдийн данс руу мөнгө хийж сүлжээтэй газар орох нь гэж хүртэл ажигласан гэж сумын засаг дарга нь хэлсэн байна. Харин сургуулийн захирал энэ талаар юу гэж байгаа вэ гэхээр сургуулийн захиргаа бол охиныг алга болсныг 10 дугаар сарын 22-нд мэдсэн. Тэр өдрөө холбогдох шатны байгууллагуудад нь мэдэгдсэн. Хүүхдийн эрхийг хамгаалах дээдлэх үүднээс бид талигаачийн ээж ар гэрийнхэнтэй 10 дугаар сарын 22-23-нд дотуур байранд хамт байсан. Тухайн үед хүүхдүүдийг аль зүгт явсан гэдгийг нь мэдэхгүй, зүг чиггүй байсан учраас бүхий л боломжтой газрыг дэвшүүлж хамтарч ажилласан. Алга болсон өдрөөс бид эрлийн ажиллагааг эхлүүлж сумын ойр орчмоор хайж байсан. Мөн шөнө оройн цагаар тандах арга хэмжээг авч ажилласан. Хүүхдүүдийг аймгийн зочид буудал, хүнсний дэлгүүр, ойролцоох сумдын амралтын газруудаар хүртэл хайсан. Ер нь эцсийн мөч хүртэл охины ар гэрийнхэнтэй эрлийн ажиллагааг явуулсан гэж хэлж болно. Надад талигач охиныг эрсдэлтэй байгаа талаарх мэдээлэл ангийн болон дотуур байрны багш нийгмийн ажилтнаас өмнө нь огт ирж байгаагүй. Хэрв бид урьдчилж мэдсэн бол шаардлагатай арга хэмжээг авна шүү дээ. Талигач охины утсанд ирсэн буутай холбоотой мессежийг унших үеэр охины ээж манай сургуулийн бас нэгэн багш бид 3 байсан гэж хэлсэн байна. За дээр дурдсан
Үргэлжлэн талигаачийн ар гэрийнхнийх нь өгсөн мэдээллээр талигаачийг бол өмнө нь банд гэгч нь хүчирхийлж байсан байж болзошгүй. Тэгээ энэ асуудлыг нь бол байрны багш нь мэдэж байгаа гэх мэдээллийг ар гэрийнх нь яриад байгаа. Харин талигаач охиныг өмнө нь банд гэгч нь хүчирхийлсэн тухай мэдсэн гэж нэрэн дурддагдаад байгаа энэ дотор байрны багш энэ тухай ярихдаа талигаач охиныг 10 дугаар сарын эхээр банд гэх залуутай дотор байрны урд талд байрлах 22 дугаар байрны нэг өрөөнд хамт байгааг нь би хүүхдээс мэдсэн. Харин охиныг хүчирхийлсэн эсгийг нь би мэдэхгүй. Энэ талаар сургуулийн нийгмийн ажилтнанд хэлж охинтой бит хоёр манай өрөөнд хамт уулзсан. Тэр үед талигаач бит хоёр 6 дугаар сараас хойш үерхсэн. Аав ээжид маань битгий хэлээрээ биднийг ойлгодгүй юмаа гэж ярьж байсан. Тэгээд нийгмийн ажилтан бит хоёр охины талаар дараа ярилцъя гэж хэлээд өнгөрсөн. Банд гэх хүн манай нөхрийн дүү мөн гэж хэлсэн байна. За иймэрхүү асуудал дээр гол ажиллах ёстой хүн бол мэдээж сургуулийн нийгмийн ажилтан байгаа. За нийгмийн ажилтан бол энэ талаар хэлэхдээ дотор байрны багш 22 дугаар байранд охиныг залуутай хамт орсон гэдгийг одоо надад хэлсэн. Тэгээ би дотор байрны багштай хамт охиныг найз залуутай дуудаж зөвлөгөө мэдээлэл өгсөн гэж байгаа. За тэгээд хэдэнтэй хоёулахнаа уулзаж өнгөрсөн зунаас хойш үерхсэн гэдгийг нь мэдсэн. Мөн охин багшаа та ээжид минь битгий энэ тухай хэлээрээ би энэ залуугаас салж байгаа дахиж хүнтэй үерхэхгүй гэж хэлсэн. Тэгээд би та нарын насны хүүхдүүдийн үерхлийг бол хорихгүй зөв үерхэх нь чухал гэж зөвлөгөө өгсөн гэж нийгмийн ажилтан нь ярьж байна. За ингээд энэ хэрэгтэй холбоотой охинд анхаарал халамжийг тавих ёстой байсан одоо шаардлагатай хүмүүсийн болон ар гэрийнхнийх нь гээд бүхий л талаас нь мэдээллүүдийг бол та бүхэндээ хүргэлээ. Миний олж чадсан мэдээлэл маань дуусаж байна. Нэг л зүйл хэлмээрэн хүүхдийн хамгийн аюулгүй өндөр хараа хяналттай байх ёстой газар бол мэдээж гэрн. За орон нутагт оршин суух хүүхдүүдийн хувьд бол 2 дугаарт дотор байр бол мөн. За энэ дугаараар өсвөр насны хүүхдүүдтэй дүүтэй хүмүүст сэрэмж өгсөн болов уу гэж бодож байна. Тэгээ чанартай мэдээлэл бэлддэг, уншихад сонирхолтой, найруулга сайтай байдаг эргэлт CGMN сайтын хамт олон хэрвээ сонсож байгаа бол баярлалаа. Энэ хүртэл надтай хамт байсан бүх сонсогчдоо ч мөн баярлалаа. Ингээ бүгдээрээ утахгүй эргээд уулзъя. Subscribe болон like давчаад дарахаа битгий мартаарай. Мөн хэрвээ та хүсвэл энд харагдаж байгаа QR кодыг уншуулад манай сувгийн үйл ажиллагааг бодитоор дэмжиж шилжүүлээ хийх боломжтой байгаа. Мөн доор pin comment хэсэгт үлдээсэн Stream Hub-ийн линкээр ороод сэтгэлийн үгээ бичиж болно. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай сонсогчдоо.